За тэгээ намайг эхлэхээвэл би эхлэе. За санацхан хүмүүстээ өнөөдөр бид нэр Go Beyond дээр хөтөлбөрийнхөө 3 дахь яриаг анхаах ухааны доктор сэтгэл заслын эмч жаргал хадтай жаргалыг урьж оролцуулж байгаа. За тэр бүгдээр өнөөдрийн митинг эхэлцгээе. За сайн байна уу хүүхдүүд ээ. Тэгэхээр өнөөдөр одоо бид бүхэнд тийм ээ энэ амьдралын нэг шинэ үетэйгээ одоо нүүр тулах юм мөч одоо удахгүй хэдхэн сарын дараа та бүгдд л эхлэх гэж байна. За үүнтэй холбоотой бид бүхэн бол одоо яг энэ амьдралын шинэ алхам руугаа шинэ үе рүүгээ ингээ ороход бол мэдээч баяр баясгалантай мөчүүд их мэдрэмжүүд бас их төрж байгаа. Үүний хажуугаар бас нэг юм сэтгэл түгшилт, санаа зовлттой холбоотой бодол мэдрэмжүүд бол үүсдэг. Тэгэхээр энэ дээр одоо бид бүхэн яаж өөрийнхөө юм сэтгэл зүйд менежмент хийж үүнийг хэрхэн амжилттай даван туулах вэ гэдэг талаар бол багш нь та бүгдд энэ бяцхан энэ зөвлөгөө мэдээллийг хүргэхийг зорилоо. За тэгээд өнөөдрийнхөө хичээлд одоо идэвхтэй сонсоод үндээс гол одоо санаануудаа тэмдэглээд өдөр тутмынхаа амьдралд багагч болов мөрдлөг болгоод явах юм бол бидний одоо өнөөдрийн гэлтгүй ирээдүйн ажил хөдөлмөр амьдралд маань энэ бол одоо мэдээлэл цаашаад бол хэрэг болох болов гэж бодож байна. За тэгэхээр шалгалтын үеийн одоо юм сэтгэл зүйн байдал гэж бол ер нь бол зөвхөн одоо бидэнд биш те бидний өмнөх одоо ах эгч нар магадгүй ээж аав маш олон хүмүүст бол тохиолдож исэн. Цаашид ч гэсэн биднэрт одоо энэ хүү зүйлүүд тохиолдно. Одоо дүүнерт маань өөрсөнд маань ч гэсэн тийм ээ. За шалгалт гэдэг бол зөвхөн одоо энэ 12 төгсөж байгаа, ихтэй сургуульд эсгэж байгаа шалгалтаас гадна амьдралын маш олон одоо бид нар өөрөөсөө хөгжүүлэх энэ үед бас л юм стресстэй үеуд бол гарч ирдэг. За тэгээ нийтлэг одоо ямар бол стрессүүд тохиолддог вэ гэхээр айдас, сэтгэл түгшил, сэтгэл гутрал, за уур бухимдал, өөртөө итгэлгүй байдлууд бол яг энэ үеуд бас үүсдэг. Тэгэхээр энэ дээр одоо бид бүхэн яаж үнийг хэрхэн амжилттайгаар хамгийн одоо бага хохиролтойгоор те нэг даван туулах гэдэг дээр л бидний одоо гол анхаарал бол төвлөрөх хэрэгтэй. Тэгэхээр энэ саяны багшийнх нь хэлжсэн айдас, сэтгэл түгшилтийн сэтгэл гутрал гэх мэт энэ мэдрэмжүүд бол хүн болгонд бол яах нь их бага хэмжээгээр төрж байгаа. За энийг төрж ийн гэд би одоо удахгүй амжилтгүй болох угаасаа би айгуу тийм сул гэж өөрийгөө битгий ингэж буруутгаараа энэ бол хүнд байдаг хэвийн сэтгэл хөдлөлийн хариу урвалуудын нэг байгаа. За тэгэхээр сая багш нь хэллээ энэ саяны илрээд хэлээд байсан шинж тэмдэг болгон бол өөрөө юу ах нь стресс. Тэгэхээр стресс гэж яг юу хэлэх вэ гэхээр юм бидний бие махбодыг сэтгэл санааг юм хүчтэй байдалд оруулдаг ийм нэг төр зүрийн хариу урвал. За хүчтэй байдал гэдэг нь юу хэлэх вэ гэхээр бие организм маань ийм чангарлын байдалд орно гэсэн үг байгаа. За тэгэхээр стрессийг дотор нь бол эвстресс, дистресс гэж бол яах нь хоёр хуваадаг. Тэгэхээр энэ эв буюу ийм эерэг стресс гэж хүмүүс энийг нэрлэдэг. Тэгэхээр энэ доор байгаа үгнүүдийг та бүхэн хараарай. Инээх, баярлах, сэтгэл ханах, сэтгэл догтлох, хөөрөх зэрэг ийм эерэг сэтгэл хөдлөл мэдрэмжээр илэрхийлэгдэж байгаа үгүүдийг бол эерэг сэтгэл хөдлөл гэж байгаа. За энийг ер нь стресс хүнд бол яах нь өдөр тутам цаг минут тутамд л бид нар тохиолдож байдаг. Тэгэхээр энэ мэдрэмжийг бид бүхэн тодорхой хэмжээгээр аваад за эерэг одоо ийм стрессийн нөлөөгөөр бид нар ирээдүйнхээ амжилтыг тийм ээ илүү одоо аз жаргалтай болгох, өөрийгөө зоригжуулах, зорилго тавихад бол энэ яах нь эерэг стрессүүд бол илүү одоо нөлөөлдөг. Жишээлбэл яана ингээд шалгалт болох гэж штэ гэдэг энэ мэдрэмж өөрөө бид нарыг одоо хурдан хичээлээ хийх хэрэгтэй юм аа. Бид нар анхаарлаа илүү сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм аа. За одоо өнөөдөр тоглохоо болоод тийм ээ эсвэл утсаа оролдохоо болоод би одоо хичээлээ илүү анхаарах ёстой юм биш үү гэдэг ийм зөв сэтлийг яах нь биднэрт өгж гин гэсэн үг байна. Нөгөө нэг талд нь болохоор дистресс буюу энийг бол тайлагдаагүй стресс гэж бол энэ хэлдэг. Тэгэхээр энэний доор байгаа өгнүүдийг та харах юм бол гомдох, уурлах, бухимдах. За тэгээд дээр нь уйтгарлах тийм ээ зэрэг юм тавгүй сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээр илэрхийлэгдэж байгаа ийм үгнүүд байдаг. За энэ үед бол
ихэнхдээ энэ мэдрэмжүүд, энэ сэтгэл хөдлөлүүд яаж гарч ирэх вэ гэхээр бид нарыг ийм хизээ нэгэн цагт айлгаж исэн, эсвэл тавгуутуулж исэн тэр үйл явдал гэж болно. Эсвэл бид бүхэн хин нэгэнд гомдсон, магадгүй бидний сэтгэл тавгүй мэдрэмжийг төрүүлсэн айдастай, эсвэл санаа сэтгэлийн зовоосон тийм үйл явдлуудын нөлөөгөөс болоод бид бүхэн тэр мэдрэмж тавгуутлаа илэрхийлж чадаагүй. Дотроо хадгалснаас хожим биднэрт энэ бие махбодын болон сэтгэл зүйн тавгуутлыг үүсгэдэг энэ зүйлүүдийг бол дистресс гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн бас бодоод үзээрэй, тийм ээ. Хизээ нэгэн цагт миний одоо амьдралд ч юм уу ийм зүйл тохиолдсон билүү? Эсвэл таны хин нэгэн гомдоож исэн байж болно шүү дээ. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар таагүй үйл явдлын гэрч болсон ч юм уу. Тэгэхээр тэр зүйлүүдийг эргээс санахад яг одоо нэг мэдэрч байгаа юм шиг. Тэр зүйл саяхан болсон юм шигээр энэ мэдрэмж сүржүүл энэ бол биднэрт тайлагдаагүй байна. Тэ тэр зүйлийг бид нар өөрийнхөө одоо сэтгэл зүй дотор өнөөдөр хүртэл хадгалж яваад байна гэдэг юм тохио гэсэн. Тэгэхээр энийг бид нар бие оргин одоо сэтгэл зүрхнээсээ энийг одоо магадгүй хүлээн зөвшөөрч энийг сэтгэлээсээ гаргах тийм ээ уудлах тийм шаардлага байна гэсэн. Яагаад ийм юм яриад байна вэ гэхээр энэ мэдрэмж хэдий ч нэ тийм олон зүйлүүд бидний дотор байна. Төдий ч нэ ирээдүйд үүсэх хор хохирол нь бол их байдаг. Тухайлбал нойргуудалд орох, сэтгэлээр унах, ганцаардах, уйтгарлах, за магадгүй толгой өвдөх, амьсгалд авчдах, гар хөл салгалах зэрэг энэ мэдрэмж биднэрт нэг хэсэг хугацаанд удаандаа үргэлжлээд байх юм л явандаа энэ маань өөрөө буцаад бие махбодын болон сэтгцэн эмгэг үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр та хэд маань одоо энийг ингээд сонсож байгаа дараа нь яг иймэрхүү шинж тэмдгүүд биднэрт мэдрэгдээд байх юм бол тэрийг бид нар хайж олох хэрэгтэй байх нэ хүүхдүүдээ. За дараа нь энэ зурган дээр юу харагдаж байна вэ гэхээр бид бүхэн энэ стресстэй үйл явдлыг одоо хүн болгон тийм ээ харилцан адилгүйгээр давдаг. Жишээлбэл яг ижилхэн нэг стресст өртлөө гэж бодоход зарим хүн түүнийг энгийнээр хөнгөн даваад явдаг. Зарим хүн түүнд маш хүчтэй стресстэйч хариу оруулна, удаан үргэлжилдэг. Энэ юутай холбоотой гэхээр бид бүхний нөгөө зан аран шин миний хувь хүний онцлогтой холбоотой. Тухайлбал би одоо ямар нэгэн зүйлийг сонсохороо тий бусдад өөрийгөө илэрхийлдэг, шууд тэрийг ярьцдаг, сэтгэл хөдлөлөө хурдан илэрхийлдэг нэг хэв шинжийн хүн байж хахад зарим нь болонгууд эсрэгээрээ дуугүй, чимээгүй, дотогшоо ингээд өнгөрөөгөөд явцдаг. Иннээсээ болоод нөгөө стресст өртөх магадлал, мөн стрессийг даван туулах, түүнд дасан зохицох нь харилцан адилгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо өнөөдөр бид бүхэн яагаад би өнөөдөр тийм ээ найзаасаа өөрий, яагаад би өнөөдөр дүүгээсээ өөрий. Би юмд их яагаад юм амархан стрессчдэг юм бэ гэвэл энэ маань бидний зан аран шингийн ялгаатай байдлаас болдог байх нэ. За энийгээ бид нар ойлгоод хүлээн зөвшөөрч чадах юм бол би нэрээ ингэж жоохон дотгошоод дуугууд байдаг бол би нэрээ ярих хэрэгтэй юм байна шүү дээ тийм ээ. Магадгүй нөгөө өөрийгөө ингээ айгу амархан илэрхийлээд тэр уур бухимдлаа ерөнхийдөө дороо сэтгэл дотроо юм хөндлөлтгүй хүмүүс л ерөнхийдөө стресстэх нь бага байдаг юм байна шүү дээ гэдэг бид нар бас бусдаас эндээс яах нь суралцж болно. Тэгэхээр зан аран шин гэдэг бол өөрчлөгдөх боломжтой зүй тогтолтой зүйл. За энийг та хэд манаас анхаараарай. За стресс хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг бид бүхэн одоо яах нь өөрсдөө л олж харъя. Тэгэхээр богино хугацааны болон урт хугацааны нөлөө үзүүлнэ гэж байдаг. Стресс. За тэгвэл одоо энэ зурган дээр хүүхдэд харагдаж байгаа тэр дээдлэлд байгаа богино хугацааны нөлөөг буюу тэр шараар тэмдэглэгдсэн тийм ээ. Зүрх дэлсэх, амьсгаад ах, булчин өвдөх, за тэгээд гар хөл салгалах, чичрэх, хүүт даах зэрэг эдгээр ингээ мэдрэмжүүд бол бид нар нөгөө тавгүй мэдээг сонсох эсвэл тавгүй зүйлийг олж харахад шууд биднэрт яг нэг ийм хариу оруулах хэдхэн секундын дотор үүсдэг. Тэгтэл удаан хугацаанд байнгын стресстэй үйл явдалд өртдөг. Байнгын гэр бүлийн хэрүүл маргаанд байх юм уу тийм ээ тавгүй орчин, дээрлэхэлт ялгуурлан гадуурхалтанд өртдөг хүмүүст бол одоо энэ бол удаан хугацааны стресс л үүсээд байна гэсэн үг шүү дээ. Энээсээ болоод нөгөө бидний бие махбод сэтгцийн асуудалд өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ гэж багш нь төрүүлж ирсэн тийм ээ. Тухайлбал булчингаар өвдөх,
даралт ихтэх, толгоо өвдөх, зүрх дэлсэх, хоол боловсруулах замын эмгэгүүдээс тухайлбал хотоодны шарахтай болох. За тэгээд дархлааны эсүүд одоо тийм ээ байнга стресстэй байснаас болоод одоо дархлаа тогтолцоо сулардаг. За үүнтэй холбоотой нэг өвчин төртөх магадлал өртөмхий байдлыг мэддэг гэж одоо энэ ковидын үед эмчнэр зөвлөж штэ. За ингээд бие махбод энийг өвчнийг олдог бол нөгөө талаас айдас, сэтгэл түгшил, сэтгэл гутрал, уйлэгт бодол, албадмал үйлдэлийн за арх тамхи, масуурал годис, хэрэглэх зэрэг ийм сэтгцийн эмгэгүүдээр өвдөх эрсдлийг бас яах нь энэ стресс удаандаа байгаад байгаа юм л нөлөөлөд байдаг. Тэгэхээр одоо бид бүхэн энэний цаана те стрессийг ер нь хэрхэн яаж даван туулах юм, яаж түүнийг эргээр ингээд зохицуулж сурах вэ гэдэг дээр өнөөдөр бид нар бас энийг мэдэх юм бол одоо та бүхэн тулгараад байгаа тэр шалгалтын айдас сэтгэл түгшдэг бид нар намжих бас яах нь боломжтой. За одоо энэ зурган дээр юу харагдаж байна гэхээр бид нар нөгөө тэр стресст өртөхөөр бидний тархинд ямар төвд энэ стрессийг хүлээж авдгийн тэгээд ямар одоо энэ хариу урвалууд гараад байгаа юм бэ гэдэг энэ дээр хэдүүлээ олж харъя л да. Жишээлбэл энэ гиппокамп энэ тэмдэглэгдсэн тийм ээ энэ хэсгүүд бол ерөөсөө бидний айдас сэтгэл түгшилтийг мэдэрдэг юм төвд байгаа. За энэ дотроос хамгийн түрүүнд жишээлбэл энэ хүний тархины зурган дээр тийм ээ улаанаар тэмдэглэгдсэн энэ хэсэг бол нөгөө бидний одоо мэддэг энэ алмонд гэдэг юм самар шиг яг энэ хэлбэртэй бүтэц байдаг гэсэн. Энэ нь өөрөө нөгөө айдас сэтгэл түгшилтийг мэдэрдэг төв байгаа. Жишээлбэл гинт ингээл та өглөө ингээл босоол тэ хүүхдүүдээ нүдэ нэгээл за өнөөдөр чинь гадаа гой нартай байна да гэж мэдэл яана одоо би ингээл удахгүй шалгалт өгдөө штэ шалгалт боллоо штэ гэдэг энэ бодол ороод ирэнгүүт яах нь маш хүчтэй ингээл стресст ороод ингээл бүр амьсгалд авчтаал те гинт ингээл хамаг бие арцаагаад ч юм уу ингээд эхэлж байвал энэ үл юу ах нь нөгөө айц сэтгэл түгшилт стресст яах нь орчин гэсэн үг шүү дээ. За тэгвэл яг энэ бодол яана одоо удахгүй шалгалт өглөө штэ гэдэг бодол ингээд мэдрэхтэд энэ төв цочирдог гэсэн үг. Тэнгүүт мэдээлэл ерөөсө хитгэн секундын дотор та хэд одоо бодоод үзэх юм бол стресс өртөнгүүд л бидний бие махбод маш их хүчтэй хариу урвал үзүүлдэг тийм ээ. Амьсгалд авчиж байгаа, зүрх дэсэж байгаа, гар хөл салханж байгаа. Ерөөсө ингээд анзаарах юм бол 10 орчим хүрэхгүй секундын дотор минут ч хүрэхгүй штэ. За тэгвэл энэ төв энийг мэдэрдэг байна. Энийг амигдала гэж нэрлэдэг. Энэ тархины нөгөө саяны бидний стрессийн энэ төв дотор одоо амигдала нь хаана байх нь энэ одоо булцуу шиг ийм ягаан өнгөтэй энэ алмонд самар шиг хэлбэртэй ийм хос төв байдаг бахан. Тархины хоёр одоо ийм чамархан хэсэгтэй байдаг. За энд ингээд шууд мэдээлэл ирэнгүүт нөгөө мэдээлэл маань нусаар дамжаад бидний бөөрийн дээр ийм бөөрийн дээд булчирхай гэсэн ийм одоо энэ зурган дээр харагдж байгаа юм шар хэсэгтэй ийм булчирхай байдаг. Илүү мэдээлэл дамжаад ирэнгүүт энэс катехоламин, адреналин, норадреналин, кортизол гэсэн стрессийн дааврууд цуснд маш хурдан ялгарч эхэлдэг байна. Стресст орлоо, нөгөө бөөрийн дэд булчирхай руу мэдээлэл дамжлаа. Энэс стрессийн дааврууд цуснд ялгарч эхэлнэ. За одоо энэ яг зурган дээр доор ингээ харагдаж байгаа энэ бол бидний судас. Хэвэн үедээ судас бол яах нь ямар ч агшилтгүй байдаг байна шүү дээ. Тэгтэл хүчтэй стресст яг нөгөө стрессийн дааврууд цуснд ялгараад эхлэнгүү судас маш хүчтэй агшиж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө цусны урсгал яах нь саадч эхэлж штэ тий. За энийг ингээд энэ механизм болонгууд хамгийн түрүүнд мэдэрдэг бай эрхтнүүд гэж байдаг. Нэгдүгürt энэ дотор зүрх орж байгаа. Хэвэн үедээ бидний зүрх минутанд 60-аас 80 удаа цохилж яадаг. Тэгтэл стресс төртөнгүүд яана шалгалт тий. Одоо яана би ингээд шалгалтанд унчих үедээ яана би энийг мэдэхгүй штэ гэдэг нь бодлоод чинь биднэрт стресс болоод нь штэ. Ингэнгүүт л нөгөө зүрх маань маш хурдан одоо минутанд 120-аас 140 удаа ингээд цохилоод эхлэх юм бол энэ бид нарт тавгүй мэдрэмжийг үүсгэнэ. Энэ тавгүй мэдрэмжийг за юунд нь айхав дэ гэдэг ингээд хүн өнгөрөөж ивэл нөгөө стрессийн дааврууд цуснаас буураад эхэлдэг байтал энэ нөгөө зүрхний цохилт энэ тавгүй мэдрэмжээ мэдрэхээр улам хүн энээсээ айж дахиад нөгөө стресст ордог. Дахиад түгшүүртэй болдог. Энэ нь ингээд нэмэгдээд байхад нөгөө стрессийн дааврууд цусд байнга л ялгараад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улам л биднэрт яг нь тавгуутал сэтгэл түгшилт айцыг цаанаасаа бидний бодол маань бий болгоод байна гэж ойлгох хэрэгтэй. За үүний дараа болохоор амьсгал. Одоо нэгсэндээ дараагийн бай хэрэгтэн бол уушиг бахан тийм ээ. Хүн хэвэн үедээ минутанд 16-аас 18 удаа амьсгалж яадаг.
Ингээд хийм жигэд тайван амьсгалж байдаг. Тэгтэл яг саяны шиг стресс өртөнгүүт нөгөө амьсгал маань минутанд 2-3 дахин ихсэж байгаа. Нөгөө өртсөний амьсгал руу шилжчихдэг гэсэн үг. Цээжний өнгөцгөн богино болдог. Хурдан гүн амьсгалдаг. Яг энэ амьсгалыг мэдрэнгүүт гинт яг нь толгой өргөж байгаа тий богинохон амьсгалд ороод ирэнгүүт чинь нүд харанхуулах, чих шуугах, дотор мохоо оргох зэрэг юм. Одоо та хэд ингээд бодолтой хамгийн энгийнээр тий багш нэрийг чинь самбарын өмнө дуудахад түг гэл зүрх хурдан цоглол тэгэл нөгөө уншиж исэн зүйл ерөөс самбарын өмнө гараад юу ч мэдхээ болчдөг. Тэгэхээр хүүхдүүдэд яг энийг багш нь яагаад яриад байна вөхөр ийм одоо бидний бодис хэлцээ бидний бие махбод ийм зохицуулахтай. Тэгэхээр бид нар энэ зохицуулганд хөтлөгдөөд ингээд яваад ах юм бол бид нар магадгүй тэр нөгөө мэддэг зүйл маань мэдхээ болох айдас сэтгэл түгшилт улам нэмэгдээд байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энийг намжаах аргууд гэж байдаг тийм ээ. За энийг багш нь одоо та хэд дараа нь ингээд нөгөө тайлах аргуудыг яриад явахаар та хэд энийг бүр амьдралдаа хэрэгжүүлээд яваарай. За тэгэхээр энэ мэдчлэн саяны одоо бие махбодод гарч ирдэг хариу урвалууд байдаг бол одоо стрессийг үүсгэж байгаа тэр нөлөө тий хүчин зүйлийг стресс руу гэж нэрлэдэг байна. За энэ дотор хамгийн хүчтэй стрессор дотор бол гэр бүлийн хэрүүл маргаан, найз нөхдөдөө муудалцах, за хүчирхийлэлд хүртэх те бие махбод болон сэтгэл санааны за гэр бүлийн ингээ маш олон төрлүүд байдаг. За тэгээд цагаарчлал, байгалийн гамшиг, аваар усал, ядуурал, гэр бүл салалт зэрэг эдгээр одоо хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бид нар бол ингээд ер нь амьдрал маань бол стресст орчинд байдаг байна. За тэгэхээр хүн болгон сая хэлсэн стресстэй үйл явдалд бол бид нар бол байнга хүртэж байгаа. За стресс өртсөн үед бол бидний бие махбод бол өөрийгөө хамгаалах хариу урвалуудыг үзүүлдэг. Зарим хүн бол түүнээс зогтдог, зарим хүн бол түүнтэй тэнцдэг. За 3 дахь хувилбар нь бол ямар нэгэн хүчтэй стресс өртсөн үед хүн хөдөлгөөнгүй байгаа газар ингээд паникт ороод зогсчихдог байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм хариу урвалуудыг бол бид нар өдөр тутамдаа ч юм уу ямар нэгэн байдлаар хийгээл яваад байдаг. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Нэгэн төрлийн одоо ийм стресс одоо байнгын стресс өртөөд тийм ээ түүндээ байнгын нэг ижил хариу урвал үзүүлээд байвал энэ бол асуудал болж эхэлдэг. Бидний нөгөө түрүүний хэлжсэн бие махбод болон сэтгцийн асуудлыг үүсгэдэг. За тэгэхээр одоо бид нар энэ стрессийг гэж юу хэлэх вэ? Стресс бидний одоо бие махбодод ямар хариу урвал үзүүлдэг юм бэ те? Механизм нь яаж явагддаг юм бэ гэдгийг сая харлаа. Тэгвэл стрессийг тэр хүлээн зөвшөөрөөд түүнд дасан зохицоод түүнийг даван туулах хүртэл хүн болгонд харилцаа адилгүй. Гэхдээ бүх хүнд ийм 3 үе шатыг хүн дамждаг. За одоо хүүхдүүдэд энийг ойлгохын тулд хэдүүлээ нэг ижил жишээн дээр аваад үзье л да. За одоо бид нар бүхэн шалгалттай холбоотой тийм ээ. Тэгэхээр яана одоо ингээд нөгөө шалгалт гэдэг ингээд бодлоод орж ирэх агшин бидний сэтгэл түгшин. Нөгөө саяны сандрах, амьсгаадах, дотор мохоо орох, зүрх дэлсэх ч юм уу ингээл гар хөл салгалал бүх мэддэг юм мэдхээ болж байгаа юм шиг энэ үе шат бол энэ бол одоо бидний бол юм сэтгэл түгшилтийн үе шатууд явагдаад байгаа гэсэн. Нөгөө миний зан араншин тийм ээ миний одоо нөгөө хичээлээ хэр зэрэг бэлдснээс шалтгаалаад энэ бол харилцаа адилгүй. Хэдэн өдрөөс хэдэн цаг хэдэн минут яах нь үргэлжилж болно. Магадгүй зарим маань энэ сэтгэл түгшилтийн үе шат маань ард хоцорсон байх. Эсвэл байнга давтагдчихсэн зүйл өдөр болгон цаг минут болгон бодогдчихсэн зүйл хичээлдээ бэлтгээд тэр шалгалтандаа бэлтгээд юмаа сайн мэдээд эхлэхээр энэний зайд холдоод сэтгэл түгшилтийн үе холдоод явж болох юм тийм ээ. За ингээд сэтгэл түгшиж байгаа үедээ хүн энийг бол бид нар бүгдээр үздсэн. За энэний дараагийн үе шат нь болохоор эсэргүүцлийн үе шат гэдэг. За нэгэн удаа би шалгалт болох гэж байна. Тэ? Одоо би хааштай энийг өгнө. За тийм учраас одоо би яах вэ? Тэнгүүт эндээс нөгөө гарцуудаа гэдэг. За эсэргүүцлийн үед болохоор нөгөө хүн тэр нөгөө таяан биш байдлаа арилгахын тулд зарим хүн нөгөө зогтдог, зарим хүн түнтэй тэнцдэг гэсэн шүү дээ, тийм ээ. За зарим маань одоо жишээлбэл зогтно. Ямар аргаар зогтохгүйгээр бид нар ингээд хичээлээ хийх гэжсэн нэг гоё хоол идчихмээр санагдав. Эсвэл нэг найзтайгаа уулзмаар санагдах ч юм уу. Магадгүй нэг гар утас компьютероо нэг аваад те 30 минут тоглоом тоглож. Эсвэл фэйсбүүкээр 30 минут орё гэдэг. Нөгөө яг тэр үйлдэлүүдийг хийгээд эхлэх үед нөгөө бидний тэр цаанаас сэтгэл түгшилт намжаад эхэлдэг байхгүй юу? Нөгөө шалгалтын тухай бодлоод багасаад эхэлж байгаа. Энэ үеийг эсэргүүцэл биштгэжлдэг. Гэхдээ энэ үе удаан ингээд бас байхгүй. За тодорхой хэмжээгээр нэг төр зур тэр тайван байдлыг мэдрэхийн тулд энийг хийгээд явдаг байна.
Байнга ингээд авах юм бол бид нар одоо нэг асуудалд орно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд хэсэг хугацааны дараа яах нь? За одоо нэгэнд би шалгалтыг өгөх нь ойлгомжтой. Одоо энд би санаа зовох ч юм уу одоо ингээд одоо өнгөрсөн хэрэг. Одоо юу л болов болтгсон болог гэдэг ийм байдал бидний сэтгэл зүйс хаанаас нь эхэлж өгдөг байна шүү дээ. Энийг туйлдал ядаргааны үе гэж. За ингээд нөгөө сэтгэл түгших, эсэргүүцэх, туйлдал ядаргааны гэсэн энэ үеүүдийг дамжсны дараагаар бид бүхэн нэг бол шалгалтын энд айдстайгаа нүүр тулаад энийг амжилттай энд дасан зохицож эхэлдэг. Зарим нэг нь болохоор дасан зохицож чадахгүйгээс болоод дасан зохицохын хямралууд гэдэг зүйл гарч ирдэг. Амжилттай дасан зохицсон гэдгийг яаж бид нар таньж мэдэх вэ? Тэгэх юм бол бид нар ямар ч яах нь магадгүй баг зэрэг сэтгэл түгшилт айдас байсан ч гэсэн түүнийгээ бид нар зохицуулаад өдөр тутмын тодорхой одоо өгөгдсөн даалгавраа тийм ээ хичээл номонд анхаарлаа хандуулад за тэгээд төлөвлөсөн ажлаа дистаратаагаар биелүүлээд тэгээд сэтгэл санааны хувьд бие махбодын хувьд яах нь хэвийн сайхан унтаж амраад хийх үедээ хийгээд амрах үедээ амраад ингээд зөв механизмаар ингээд явагдаж байгаа зүйлийг бид нар энд амжилттай дасан зохицож гэнэ гэж үзэж байгаа. Дасан зохицож чадаагүй байх юм бол дасан зохицохын хямралууд гарч ирдэг. За одоо багш та нарт энэ ямар хямралууд гарч ирдэг талаар харъя. 5 төрлийн дасан зохицохын хямрал гардаг. Хэрвээ та хэдэд маань энэ дурдсан 5 бүлэг шинжүүдээс нэгээс нь доор хаяж нэгээс 2 шинж авах юм бол би ерөнхийдөө энд дасан зохицож чадахгүй байгаа юм байна гэдгээ бодох хэрэгтэй байна. Одоо тэгвэл яах нь би өнгөрцөн юм байна уу? За бүтэхгүй мэн гэж бодох биш. Харин ч эдгээр шинж тэмдгүүдийг олж харснараа за одоо би тэгвэл энийг даван тулах ёстой юм байна тийм ээ. Магадгүй би одоо энийг яаж даван тулах вэ гэд дараагийнхаа зүйл рүү алхам руу орох хэрэгтэй. Хэрвээ идэхгүй ингээл бид нар нөгөө одоо жишээлбэл хүмүүс үг байдаг шүү дээ. Ой төрсөн баагүй шиг гэдэг тийм. Яг ингээд яахаа мэдгүй хаашаа явахаа мэдгүй ингээд төөрцсөн юм шиг байгаад тах юм бол бид нар энэ зүйлийн ард гарч чадахгүй гэсэн үг хөтөдөө. За тэгэхээр магадгүй энэ өнөөдрийн энэ ярьж байгаа зүйл зөвхөн бидний шалгалтын стресс дээр яригдж байгаа боловч яг л бид нар өдөр тутмын амьдрал тохиолдол зүйлүүдийн нэг байна. За тэгэхээр нөгөө бие махбодын талаас ямар өөрчлөлтүүд гарч ирэх вэ? Толгой өвдөх, зүрх дэлсэх, амьсгаа дох, дотор мохой оргих тийм ээ. За гар хөлс салгалах, чичрэх зэрэг ийм биетэй холбоотой, биеийн зөвөртэй холбоотой ийм шинжүүд гарч ирэх юм бол энийг бол одоо стрессийн бие махбодын хариу урвал гэж үздэг нь. Стресс өртөөд байна. Тэгвэл энэ магадгүй суур ямар нэгэн биеийн өвчний шинж тэмдэг биш. Түр зургийн нөгөө стресстэй холбоотой илэрч байгаа бие махбодын хариу урвал гэж ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь болохоор сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлтүүд гарч ирдэг. Хоёр дахь нь уйлмаар санагдах тийм амархан уурлах ямар нэг юмнаас ичих айх үзэн ядах зэрэг юм сэтгэлийн хөдөлгөөний сөрөг өөрчлөлтүүд ялангуяа сэтгэлийн хөдөлгөөн докторгүй нэг ингээл айгүй амархан баярлал нэг амархан гомдоол тийм ээ эсвэл уур гинт хүрээл ингээд ийм сэтгэлийн хөдөлгөөн докторгүй болоод эхэлэх юм бол энэ бол бас л стрессийн хариу урвал магадaltaй нийгмийн өөрчлөлт. За ягаад ч юм ингээ хичээлдээ ямааргүй санагдах, даалгавраа хиймэргүй санагдах, найз нөхдөдтэйгээ уулзмааргүй санагдах, зай барих зэрэг ийм шинжүүд илрээд байвал энэ бас стрессийн хариу урвал. За дөрөвт нь ойдогт бол тань мэдгүй өөрчлөлт. Мартамхай болох, анхаарал төвлөрөхгүй байх. За одоо би энийг чухал унших ёстой штэ гэж намаа гаргаж ирээл уншдаг. Нэг мэдсэн чил бодол өөр газар явж идэг, тэнээ явцсан байдаг тий. Үгүй яагаад байгаа юм бэ гэд би энэ тэнэг болцсон болоо гэдэг хүмүүс бодоод байдаг. Үгүй. Энэ үл ерөөсөө бас л стрессийн хариу урвал. Тэгэхээр нөгөө стресстэй байгааг нь л шинж тэмдэг гэсэн үг шүү дээ. За зан үлийн талаас бусдыг зодож дээрлэх, үг хэлээр доромжлох ямар нэгэн байдлаар хэрүүл өдөх ч юм уу. За зарим одоо насанд хүрсэн хүмүүс л ингээл нөгөө стрессээ тайлж ийн гэдэг нэг юм арх тамхи хэрэгэлдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд ийм өөр сөрөгтэй зан үйл гараад байвал энэ нь стресстэй байгааг шинжээл гэж ойлгох нь. За одоо болохоор хэдүүлээ энэ стрессийг хэрхэн яаж одоо тайлах вэ тийм ээ даван туулах вэ гэдэг хэдүүлээ аргатай танилцъя. За тэгэхээр хүүхдүүдэд хамгийн түрүүнд тийм ээ бид бүхний одоо хамгийн сайн буруу үнэхээр шилдэг арга юу гэхээр бид бүхэн хин нэгэнтэй ярилцах. Үнэхээр чиний сэтгэл дотор шалгалтай холбоотой айдас эсвэл одоо өөр ямар нэгэн шалтгаантай холбоотой айдас сэтгэл түгшилт байгаа бол өөрийнхөө хамгийн сайн итгэдэг найз нөхөд, ах дүү, ээж аав, багш тийм ээ итгэдэг хүндээ өөрийнхөө сэтгэлийн зовнил айцаа ярих хэрэгтэй.
Магадгүй тэр хүн чинь чиний энэ яриаг дэмждэг, тэр чамааг энийг их айхтар шүүмжлээд байдгүй тийм ээ. Тийм байж чадах юм бол бүр илүү сайн. Тэгэхээр хүн ингээд нөгөө тэр өөрөө ярихын давуу тал нь гэдэг ингээд ярьж их явцдаа өөрийнхөө асуудлыг ингээд таньж мэддэг байхгүй юу? Нэрээ би чинь ингээд зовоод байгаа маань юутай холбоотой юм? Миний энэ цаана ийм бодол байгаа учраас би ингээд шаналаад байгаа юм биш үү? Би яана ээж аавынхаа итгэлийг алдчих вэ дээ гэдэг энэ айцаасаа болоод би ингээд стресстэй байгаа юм шүү. Энээсээ болоод би ингээд хичээлээ хийж чадахгүй байгаа юм биш үү, тийм ээ? Тэгээ шалгалтаасаа би айгаад байгаа юм биш үү гэдэг ингээд хүн ярьж их хэвчээ нэг олж хардаг. Тэгэхээр та хэд маань болж их юм бол энийг өөрөө гаргаж ирж ярих хэрэгтэй. За дараагийнх нь нэг арга болохоор нөгөө тэр болгон биднэрт ингээд одоо цаг маань жоохон хязгаарлагдмал байна. Дээр нэг ковидын нөхцөл байдалд ингээд хуучин шиг найзуудтайгаа тийм ээ дотн ингээд яриад өөрийгөө илэрхийлээд байх боломж ингээд бага байгаа бол одоо бид бүхэн ийм хязгаарлагдмал нөхцөл байдал бичих гэдэг энэ аргыг хэрэгжилж болно. Энэ маш сайн арга. Энийг ингээд нөгөө хүмүүс нэр ийм арга байдаг гэсэн гэдэг ингээд орхиж болохгүй хүмүүдэд. Бүр даан ялангуяа энийг ингээд та хэд маань энэ хичээл дуусны дараа эсвэл магадгүй та хэд энэ хичээлийг сонсоод тийм ээ дуусныхаа дараа яг ингээд цаас аваад бал аваад за одоо яг жаргалаа одоо чамайг яг ингээд зовоогоод байгаа юм яг юу вэ? Чи яг юунд зовоод байгаа юм гэдгээ өөрийнхөө дотор тэр төрж байгаа бодол мэдрэмжээ цаасан дээр буулгаад үз. Тэгээд цаасан дээр буулгаж үзсний дараа дахиад тэрийг унш. Тийм ээ? Тэнгүүтээ өөрөөсөө асуугаарай. Энэ зүйлийг бичгээс өмнө бичсний дараа хоёрын хооронд ямар ялгаа байна? Ихэнх хүмүүс бичээд хийсний дараа нэр би ийм зүйл санаа зовж ирсэн юм шүү дээ. Ингээ яг ингээд бичсэн чинь нэг ч айхтар тийм намайг ингээд зовоогоод ах зүйл баг байсан юм биш үү? Би энийгээ хийчих юм бол энэ санаа зовлт сэтгэл төгшөлт маань буурах боломжтой юм биш үү гэдгээ нөгөө олж харж таньж мэддэг. Энэ давуу талтай. За тэгээд энийг насан турш хүмүүс хүртэл энийг хэрэгэлдэг. Хамгийн гол нь бид нар яг энэ аргыг хойш нь тавих биш хэрэглээд үзэх хэрэгтэй шүү хүмүүстээ. За дараагийнх нь энэ их одоо оюуны ачаалттай үе байгаа. Та хэдийнх бол одоо яг бие махбодын гэхээсээ илүүтэй тийм ээ оюун сэтгүүн ачаалал бол хуучнаасаа их өндөр байгаа. Хуучин бол ээж авчаа за одоо тэгээрээ ингээрээ гэр орныхаа ажлыг хийгээд одоо хичээл намаа хийгэрэг гэсэн бол одоо болгоод нөгөө та нарын нөгөө сургуулаа төгсөж байгаа яшийнхаа шалгалтанд бэлтгэж байгаа гэдэг байдал дээр чинь бүх илүү ер нь таньдаг мэддэг бүх хүн чинь анхаарлаа хандуулж авч байгаа гэр орны ажил өөр зүйлээс одоо холдуулаад хичээл дээр чинь анхаарлаа хандуулах ч юм уу тийм ээ. Тэгээд эхлэхээр улам их биднэрт яг нь хуучин амьдралын нэг хэвийн тэнцвэрт байдал маань алдагдаад эхэлж байгаа. За тэгвэл бол хүүхдүүд яг өнөөдрөөс эхлээд магадгүй та нар урт нь энийг хийжсэн бол сайн хийгээгүй байгаа бол өнөөдрөөс эхлээд өдөрт тийм ээ 30 минут алхах ч юм уу хэрвээ та гүүх нь илүү тохиромжтой байдвал гүүж болно тийм ээ ямар нэгэн байдлаар өөртөө тийм хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Яагаад дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг вэ гэхээр хүний бие махбод бол юм биднэрт тийм ээ аз жаргалын баяр баясгалангийн тийм хүч энергийг зарцуулж чаддаг тийм биологийн идэвхт бодисуудыг бидний бие махбод үйлдвэрлэж байдаг. Тэгтэл юм сэтгэл санааны стресстэй тайвш байдалд бол бидний нөгөө тэр бие организмд ялгардаг тэр биологийн идэвхт бодисууд болоод серотонин, дофамин гэдэг зүйлүүд юм бага зэргийн алдагдал тийм ээ одоо хангалттай хэмжээгээр ялгархгүй тохиолдлууд гарч ирдэг. Эсвэл ялгарсан ч гэсэн саатчдаг ч юм уу. Тэгэхээр яг энэ үед биднэрт хамгийн чухал нь юу вэ гэхээр бид нар энийг цаанаас нь байглаасаа бий болгохын тулд бид нар тийм идэвхтэй дасгал хөдөлгөөн ямар нэгэн байдлаар хийх нь илүү давуу талтай байдаг гэсэн үг. За тийм учраас бол өдөрт магадгүй нэг 20 юм уу 30 минут ингээ алхахад бол нэг 3-4 км алхах шүү. Тэгээд энэ нь өөрөө нэг тийм гоё эхний 2-3 өдөр хэцүү ядарсан маргааш нь бий болорсон байх ч гэсэн нөгөөдрөөс нь эхлээд та нар бүр энэ амьдрал нөгөө хөвшил болоод эхлэхэд бидний бодис хэлцээ эрчимжиж эхэлнэ. Бодис хэлцээ эрчимжсэнтэй холбоотой бид сэтгэл санаа өөдрөг болж эхэлнэ. Юмд анхаарал төвлөрөх чадвар сайн, нойрны асуудалгүй болж эхэлдэг. За дараа нь болохоор нөгөө амьсгалын дасгал хийх гэж байгаа. За түрүүн одоо нөгөө энийг багшны тэр юутай холбоолт одоо жишээлбэл ингээд нөгөө яана тий би одоо ингээд удахгүй шалгалт боллоо шүү дээ. За магадгүй бүр та хэд ингээд яг шалгалтын одоо үүдэнд ирсэн. Шалгалтаа яг өгч чинь. Тэнгүүтэл ингээд ерөөсөө бүх ингээд яана гэдэг нь бодлоодоос болоод
нөгөө түрүүний хэлжсэн зүрх дэлсэх, амьсгал давчтай, гар хол салгалах зэрэг мэдрэмжүүд ирж байгаа тохиолдол байх юм бол одоо хэдүүлээ яг энэ дасгалыг тэр үедээ хийгээрэй. За одоо яах вэ гэхээр өөрсдөө эхлээд яаж амьсгалтай хэдүүлээ нэг шалгаад үзье тийм ээ. Хэвлээ дээрээ гараа тавиад хамраараа гүнзгий амьсгал авахад хэвлээ төмбөж гин үү, татагдж гин үү. За аажим буцаагаад амьсгалаа амаараа гаргахад мөн хэвлээ дотгошоо татагдж гин үү, төмбөж гин үү. За энэ хоёрын аль нэгийг л хийж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ стресстэй тэр тайван биш үед хамгийн одоо хурдан тайвшруулдаг энэ амьсгалын дасгал бол яах вэ гэхээр за одоо багш нь танд техникийн зааж өгье. Хамраараа гүнзгий амьсгал авахд гэдэс урагшаа төмбийгээд амьсгалаа амаараа буцаагаад гаргахад гэдэс дотогшоо хонхох ёстой. Амьсгал авахд гэдэс төмбөө, амьсгал гаргахад гэдэс дотогшоо хонхоо. За энэ дасгалыг та хэд маань 3-4 удаа тайван яг амьсгал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд энийг яах нь хийгээд үзээрэй. Яг энэ үед толгойд янз бүрийн бодлоод орж ирэх юм бол бид нар амьсгалаа зөв энэ дасгалаа хийж чадахгүй. Тэгэхээр нөгөө бидний сэтгэл түгшилт айдас арилахгүй гэсэн. Зөвхөн яг энэ 3-4 удаагийн амьсгалын дасгал дээр бүхэл анхаарлаа зөвхөн амьсгал дээрээ авч байгаа гаргаж байгаа дээр анхаарлаа хандуулж чадах юм бол нөгөө нэг төрөний зүрхний цохилт тийм ээ ихсэх, амьсгал түргсэх, гар хөл салгалахын зэрэг шинжүүд буурчдаг. За ингээд нөгөө тестийнхаа шалгалтын материалыг унш анхаарлаа тэрэн дээр төвлөрүүл дунд нь гинт мэдхгүй асуудал ороод ирэхэд дахиад сандрал гарч ирнэ. Энэ амьсгалын дасгалаа хийгээд ингээд яах нь өөрийгөө тавьшруулад ингээд ах юм бол нөгөө бидний стрессийн даавар цуснд ялгарахгүй бид нар зогсооч чадж байгаа байхгүй. Ингээд эхлэхээр нөгөө бидний бие организм тайван байдал шидэн, шилжин, шилжсэнтэй холбоотой бидний одоо оюуны үйл ажиллагаа сайжирдаг гэсэн үг. За одооноос эхлэх хүүхдүүдэд энэ болж гэх юм бол бас энэ бясалгал хийж сурах хэрэгтэй. Ер нь бол бясалгал бол бидний одоо амьдралд бол яг л ингээд нөгөө хоол хүнс агаар мэд тийм ээ амьдралын нэг тийм чухал хэсэг болж эхэлж байгаа. Хэдий ч энэ нөгөө энэ одоо төвлөрөл гэдэг бясалгалыг зөв хийж сурна. Төдий чинээр бид нар амьдралаас авах аз жаргал баяр баясгалан гэдэг зүйлийг ихээр яах нь мэдэрч сурдаг. Тэгээд энэ дээр бол нөгөө ярих юм бол маш их цаг орох учраас багш нь ингээд та хэдийг энэ удаатай бясалгал хийгээрээ, сураарэ гэдгээр энэ яриагаа яг энэ хэсгийг нь дуусгая. За тэгээд мөн одоо стресстэй тайван биш байгаа үедээ дуртай хөгжмөө сонсох 5-10 минутыг өөрийнхөө одоо тийм тайван өөртөө тийм гоё эрч хүч авдаг, чамайг тайвшруулж чаддаг тийм аргуудыг яах нь хэрэглэж энэ стрессээ тайлах хэрэгтэй. За дараагийн нэг чухал зүйл одоо яах вэ гэхээр бид бүхэн тийм ээ ингээл уншихаар судлахаар ингээл мэдхгүй юм их юм шиг яана би ийм хүн яаж би шалгалтаа өгөх юм бэ? За ингээд миний шалгалт шинжилгээстэй хэцүү юм байна гэдэг ийм сөрөг бодлууд их гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ бодолд илүү хандуулах юм бол бид нар улам их стресстэй байна гэсэн. Харин яг энэ үедээ яах вэ гэхээр за одоо би энэ хугацаанд магадгүй бид нарт нэг сарын хугацаа байж болох нь шүү дээ тийм ээ эсвэл нэг 20 хоногийн ч юм. Ингэх юм бол энэ хугацаанд би магадгүй энэ 300 хуудастай номыг яг тестийнхаа номыг одоо ч уншаад дуусгасан байх хэрэгтэй. Тэгвэл би одоо яах вэ гэхээр нөгөө 300 хуудасынхаа одоо 20 хоногт ч юм уу ингээд хуваагаад үз. Тэгэх юм бол өдөрт би яах нь 15 тестэн дээр ч юм уу 20 тестэн дээр ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Тэгвэл би тэрийг л яах нь хийч. Бидний хугацаа их байх юм бол бидний нэг өдөрт хийх зүйл маань бага болох нь шүү дээ. Ихэнх хүмүүс яагаад стресстэй гэхээр ажлаа хойш тавьдаг. Яг одоо энийгээ хийн л гэсэн бол тэрэн дээрээ бүхэл анхаарлаа төвлөрүүлээд тийм ээ энэ дээрээ анхаарлаа хандуулад хийх биш. За яг одоо энийг болъё. Нэг кино үзснийхаа дараа эсвэл нэг гар утсаа үзснийхаа дараа Facebook руу орсныхаа дараа хий гэх юм бол ингээд бид нар ажлаа хойш тавиад нөгөө тайван биш байдал стресс чинь нэмэгдээд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр зан үйлээ өөрчлөхийн тулд өдөрт хийх ёстой төлөвлөсөн ажлаа одоо бид нар байх нь чагсааж бичнэ.
За тэгэхээр өдөрт нэг их зүйл төлөвлөх хэрэггүй. Одоо бол зөвхөн бидний анхаарал бол ерөнхийдөө энэ нөгөө тестийнхаа яшийнхаа шалгалтанд илүү төвлөрч байгаа учраас энэ одоо шалгалтанд ямар материалуудтай би танилцах ёстой, юу унших ёстой гэдэг тэр байдлаа том зүйлийг жижиглэж төлөвлөд өдөрт хийх ёстой зүйлээ хий. Өнөөдрийн хийх гэж байгаа зүйлийг хийчих юм бол өөрийгөө урамшуулах хэрэгтэй. За тэгээд хийж дуусныхаа дараа ингээд яах нь тэмдэглэж чагтлаад явчих болно. Мөн одоо хийх гэжсэн нь хоош нь тавьж болохгүй. Эсвэл өчигдөр хийгээгүй штэ гэж өнгөрсөндөө харамсах хэрэггүй. Зөвхөн өнөөдрийн бидний хамгийн гол зорилго бол одоо л бид нар энийг хийх ёстой гэдгээр бодох хэрэгтэй тийм ээ. За мөн яванда одоо хүүхдүүдээ ер нь бол ном уншиж юм стрессээс өөрийгөө одоо ангид байлгахын арга бол аягүй сайн байдаг. Яагаад тэгэхээр ер нь номон дээр тухайн тэр номыг тийм ээ бичсэн, зохиолж эсвэл одоо тэр хідэн хүмүүс байсан ч гэсэн тэрэн дээр чинь маш их хүний тэр хүний ажил амьдралын доор хажил 10-аас 20 жилийн туршлага байгаа учраас бид нөгөө номноос маш их зүйлийг яхад сурах боломжтой гэсэн үг. Тэгэхээр нэг талаасаа бид нар суралцах, нөгөө талаасаа ном унших дадал бол өөрөө биднэрт асар их өгөөж өгнө. Явандаа бидний хэл зүй, найруулга зүйн чадварт эргээр нөлөөлнө. Хоёрдугаар ном их уншдаг хүний нөгөө яриа цаанасаа тархин ингээд жигд хурдтай ажиллаж эхэлдэг тийм ээ. Ярьж итэл зарим хүн бол ингээд нөгөө гацдаг шүү дээ. Тэгтэл тийм ш араасаа ярианууд нь яах нь ингээд бодлоод нь ингээд ороод ирдэг. Тэгээд өгүүлбэр зүй, найруулга зүй маш олон зүйлүүд яах нь энд сайжрахад бол ном унших нь бол их давуу талтай байх нэ. За үүний дараа хэрвээ миний сэтгэл санаа тийм ээ тайван биш одоо гэр бүлийнхнээсээ тусламж юм уус найз нөхдөд тусламж авах шаардлагатай бол бид нөгөө ярилцаарай гэсэн шүү дээ. Тэгэхдээ ярилцахдаа бид нар ихэнх одоо хүүхдүүдтэй ярилцж явах явцад ээж автайгаа ярилцах аргаа мэддэггүй. Ээж аавд өөрөө үзэл бодлыг хэлэхээр ихэнх нь ингээд шүүмжлээд байдаг тийм ээ. Зарим нь ингээд яаж туслахаа мэддэггүй гэдэг. Тэгэхээр бас ярилцлагыг одоо өөрсдөө бид нар гартаа оруулах удирдах аргууд гэж байдаг. Тэгэхээр жишээлбэл та надад одоо ингээд би яг шалгалттай холбоотой надад айгүй айц байгаа даа. Та болохоор ингээд аль хэзээний нэг даван туулцсан тийм ээ. Учираас бол танд бол одоо бол яг асуудал биш. Тухайн үед магадгүй танд бол энэ бол хэцүү л байсан баг. Тэгэхээр ааваа ээж ахаа хичээ тийм. Яг одоо та миний оронд байсан бол миний оронд байна гэж та хэд өөрийгөө бодоод яг би надад энэ талаас нь хандаад хэлээд өгөөч. Миний оронд байсан бол та энэ асуудлыг яг яаж шийдэх байсан бэ? Зүгээр ингэж хичээлээ хийх унш гэхэд яг одоохонд бол надад яг болохгүй байна те энэ арга гэдэг ч юм уу. Тэр хүнийг өөрийнхөө оронд оруулаад тэр хүн чиний оронд өөрийгөө тавиад үзэхээр яг чиний нүдээр чиний мэдрэмжээр тэрийг харж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ аргыг тэднээс асууж болно. Дараагийнх нь болохоор намайг өөрийгөө ингээ илэрхийлэх гэхээр та нар миний яриаг нэг сайн сонсохгүй ч юм уу эсвэл өөрийнхөө үзэл бодлыг ингээ шууд тулгаад байх юм аа. Би яг энэ үед яах юм бэ? Би өөрийгөө илэрхийлэхээр том үний үедээс юм ярьлаа. Эсвэл чи миний үгийг авсангүй гэд бидний хооронд юм зөрчил үүсэж байна. Би тэгвэл яаж харилцвал та нарт юм эвтэйхэн байх юм бэ гэдэг ч юм уу те. Ингээд та гэдэг өөрсдөө энэ ярилцлагыг удирдах хүүхдүүдэд та нарт бас боломж байгаа шүү. Ээж автайгаа ах эгчтэйгээ магадгүй өөрөө итгэдэг хүнтэй ч юм. За дараа нь одоо хүүхдүүдэд бидний нэгдүгээр тийм шалгалттай холбоотой бидний унтах цаг жоохон багасж байгаа. Гэхдээ нойр бол ерөөсөө хүүхдүүдэд бидний амьдралд агаар, ус, хоол, хүнс шиг бас маш чухал хэрэгцээнүүд нэг учраас хизээч нойрноосоо бити хуслаарай гэж багш нь зөвлөмөр. Яагаад гэвэл та нэг өдөр анзаараад үзтээ. Нэг өдрийн нойр дутуу байх маргааш та нар ямар байдгүй. За жишээлбэл миний хувьд бол би нэг өдөр ингээд нойр хангалттай тий одоо жишээлбэл би 7-8 цагийн нойртой хүн байлаа гэж бодъё. Би өөр нь бол нэг 8 цаг унтчих айгуу тийм сайхан байдаг. Би 8 цаг унтчих маргааш надад нөгөө 14-15 цаг юм ирч хүчтэй байж чаддаг. Тэгтэл би өнөөдөр тэр хангалттай нойроо авч чадаагүйгээс болоод надад юу тохиолддог вэ гэхээр миний ингээд маргааш өглөөсөөр толгой юм дүүнг оргоод байдаг. Толгой өвддөг. Анхаарал ерөөсөө төвлөрч чаддгүй. Хоолны дуршил заримдаа муудчихдаг. Тийм ээ. Тэгэхээр нэгэн өдөрт надад ийм асуудал тохиолдож байгаа юм чинь би олон хоног нойрны хямралтай бол юу болох вэ? Ерөөсөө миний анхаарал дутмагшил анхаарал төвлөрөхгүй байх чинь өвдөө холбоотой юм байна тий. Миний сэтгэл санаа дундуур болох, айх, сэтгэл түгших, тайван биш байдал болох ч ерөөсөө л миний нойртой холбоотой байхгүй. Тэгэхээр одооноос эхлээд хүүхдүүдэд өөртөө та хэд маань ирээдүйдээ хөрөнгө оруулалтыг зөв хийя. Ирээдүйдээ би аз жаргалтай амьдрья тийм ээ. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байя гэж бодож л байгаа бол хизээч өөрийнхөө
алтан одоо энэ цаг буюу нойрныхоо цагаас 1 минутыг ч битээ одоо хулгайлаарай, хугаслаарай л гэж багш нь зөвлөмөр байна. Тэгэхээр нойроо яаж удирдах вэ? Нойроо яаж сайжруулах вэ гэдэг зөвлөмжөд түрүүний хэлдгээр дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаар унтахаас өмнө битгий их юм бодоорой. Маргаашийн төлөө их бодоод ах юм бол нойр хулжих нь тодорхой. Өнөөдөр хийх ёстой зүйлээ амжуулаагүй гэж бодох юм бол бас нойр хулжина. Өнгөрсөндөө харамсах юм бол сэтгэл санаа хямраад нойр хулжина. Тэгэхээр бидний ажил юу гэхээр нойрыг ажил гэж хараад за би одоо ерөөсөө маргаашийнхаа төлөө өнөөдөр би сайхан унтах хэрэгтэй. За унтахдаа хамгийн энгийн арга. Жишээлбэл би энэ аргыг хэрэгэлдэг. Яг орондоо ороод зөвхөн амьсгал дээрээ амьсгалынхаа авах гарах дээр анхаарлаа хандуулж нэмэхэд би унтаад өгсөн байдаг. 3 4 удаа л ингээл яг авч байгаа амьсгал гаргаж байгаа амьсгал дээрээ бүх анхаарлаа хандуулахад унтаад өгч. Энэ өөрөө бяцлаглалын хамгийн ихний техник. Тэгтээ бяцлаглалыг нь штэ завилд суугаад гоё ингээ яг тэр чимээг орчид хийх штэ. Хаач хийж болдог байхгүй. Тэгэхээр энэ аргыг болгонгод би богино бяцлал гэж хэлдэг. Энийг болохоор орой унтахдаа зөвхөн амьсгал дээрээ авч байгаа гаргаж байгаа амьсгал дээр л анхаарлаа хандуулахад унтна. Эсвэргээрээ би авч байгаа гаргаж байгаа амьсгал дээр анхаарлаа хандуулах биш. Яана маргааш тийм хичээлээ хийн, тийм хүнтэй уулзна. Эсвэл би өнөөдөр тэрийг хийж чадсангүй гэх юм бол хүссэн үсээгүй би ч гэсэн нойрны хямралд өртдөг. Тэгэхээр өөрийгөө би бодлынхаа боол болгох те сэтгэл түгшилтийнхаа боол болгохгүй тул би өнөөдөр өөрийгөө ялан дийлэхийн тулд би сайн унтах хэрэгтэй гэдэг. Тэгш энийг л та нарт хамгийн чухал одоо амжилж гуймаар байна. За тэгээд дараагийн нэг зүйл бол унтж байхдаа өөрөөсөө үнэхээр унтахын тулд утсаа оролдоно. Унтахын тулд юм үзнэ гэдэг бол үнэхээр худлаа. Тийм учраас утсаа болж их юм бол өөрөөсөө нэлээд хол зайн бүр одоо чаддгүй бол өөрийгөө хүчилж агаад нөгөө өрөөндөө ч уцаа тавьж унтаж хөвших хэрэгтэй. Унтлахын өрөөнд чинь телевизор, радио ямар нэгэн цахилгаан бараа байж болохгүй. За үнэхээр компьютер энэ төр өрөөнд чинь байдаг бол тэрийг унтраагаад тэгээд унтахаас өмнө яг нь өрөөндөө бас тогтмол юм агаар оруулдаг ч юм уу. Ийм байх хэрэгтэй. Тэгэхээр унтах цаг чинь 11 цаг байх юм бол та өглөө 7 цагт сэрдэг байх юм бол хэдэн цагийн нойр авч ийн гэсэн үг үү? 8 цагийн нойртой. 12-т унтж байгаа бол чи 8 цагт ч юм. Ингээд унтах цаг чинь ер нь бол хүний физиологийн хэрэгцээ бол 7-оос 8 цаг. Өсвөр үеийнхэн бол бүр эсэргээр илүү нойрны хэрэгцээтэй байдаг. 9-оос 10 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Тэгжиж бидний нөгөө одоо энэ шилжилтийн насанд бид нар чинь дааврын солилцоо явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр их эрч хүч энерги чинь бид нар энэ унтах зөв хоолны дэглэм тийм ээ амрах энэ зүйлээр л зохицуулж өгдөг гэсэн үг. За хүмүүс ингэж асуудаг. Бид нар вирусаа хамарч чадахгүй дандаа юм зүүдлээд ах юм аа. Тэгэхээр хүүхдүүдээ бидний хэвийн нойр нэг ийм механизмтай явагдаж байгаа л да. Жишээлбэл өдөрт одоо шөнийн ингээд 8 цаг тийм ээ үргэлжилж байгаа 8 цагийн чинь 4-5 удаа хөнгөн өнгөцгөн нойрсолт мөн 4-5 удаа гүн нойрсолт гэдэг. За өнгөц нойрсолт гэдэг маань бол одоо энэ цэнхэр энэ ягаан дэвсгэр дээр бичигдсэн цэнхрээр бичигдсэн тийм ээ энэ зураг байна. Энэ бол 20-30 минут үргэлжилдэг гэсэн үг. Тэгэхээр энэ үедээ хүн юу гэдэг вэ? Зүүдэлдэг байхгүй юу? Бид нар нөгөө гадны дуу чимээг мэдрээл за их зүүдэлж байна гэдэг бол бид нар бол яах нь шөнө нэг 2-3 зүүдлээ гэдэг бол бид нар яг энэ өнгөц нойрсолтын үедээ болж байгаа үйл явдлыг санаж байгааг хэлж байгаа гэсэн. Гүн нойрсолт болохоор 60-аас 90 минут үргэлжилдэг. Тэгэхээр нөгөө шөнө бол бид нар яах нь гүн нойрсолтод бас 4-5 удаа ордог байна. Тэгээд дөнгөж яг унтаад эхэлсэн үед бол бид нар гүн нойрсолтын үед нь бол 2 удаа ороод өглөө болох тийшээгээ бидний нойр бол яах нь аяанда юм өнгөц нойрсолт руугаар шилждэг байна шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ерөөсөө бүр гүн сайхан унтаж чадахгүй юм тий. Бүр ямар ч зүүдгүй унтаж үзэх юмсан гэж боддог. Тэгэхээр энэ бол хизээч боломжгүй физиологийн үйл явц нь шүү дээ. Хүссэн үсээгүй бид нар ийм өнгөц гүн нойрсолттой явдаг байна. Энэ бол бидний одоо хэвийн нойрсолтын дэглэм байна шүү дээ. За багш сайн хэлсэн. Нойрны хямралаас болоод биднэрт юу нөлөөлөх вэ? Биеийн халуунд маань өөрчлөлт орж эхэлнэ. Жишээлбэл одоо энэ нөгөө доотлолт нь эндокрины систем гэж байна тийм ээ. Энэ дотоод шуурлын систем. Бидний одоо энэ нэг тэмдэглэгдсэн энэсгэл бидний булчирхайлаг эрхтнүүд. Тэгэхээр энэ булчирхаанаас дандаа юм шүүрлүүд ялгарч яадаг, дааврууд ялгарч яадаг. Тэгэхээр магадгүй ингээд нойрны хямралтай хэдийгээр насны онцлогтой холбоотой бидний нүүрэн дээр юм батгшилт гадаг ч гэсэн батгшилтын хэмжээ их байна гэвэл энэ бол цэвэр бидний нойрны асуудалтай бас холбогддог байхгүй. Нэг нь бол хоол хүнстэй холбоотой, нөгөөх нь болохоор насны онцлог, гуравт нь болохоор яах нь нойрны дэглэм алдагдсантай. Та хэдий ч чинээ сайхан унтаж амраал тайван байна. Төдий чинээ бидний маргааш одоо
бодис солилцоо сайн байна. Төдий хэмжээгээр бид нэр зөв хооллоно. Хоолсныхаа дагуу бид нар бидний бие организм тэрийг зөв задлана тий. Тэгтэл энд оролцдог энэ систем чинь өөрөө нойрны хямралтай алдагдаад эхлэхээр бидний бодис солилцоонд хүссэн үсэг өөрчлөлтүүдийг оруулж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө багш нь түрүү хэлжсэн. Жишээлбэл миний хувьд болохоор нойргүй болчих юм бол миний хоолны туршил буурдаг гэсэн тий. Тэгэхээр ингээд хоолны туршил буурах юм бол миний бодис солилцоо хүссэн үсээгүй алдагдаж эхлэх нь шүү дээ. За тэгээд энэтэй холбоотой удаан хугацаанд ийм алдагдал явах юм бол миний нөгөө нэг бие организмд зүрхний цохилтонд артерийн даралт идэвхт ч юм уу те биеийн халуунд ч юм уу сөрөг нөлөөллүүдийг үзүүлээд байх сөрөг талуудтай гэсэн. За одоо хэдүүлээ багш нь түрүү хэлжсэн нойрсолтондоо одоо бид нар юу анхаарах вэ гэхээр болж их юм бол тогтмол цагт ерөөс унтаж хөвших хэрэгтэй. Ер нь бол нөгөө нэг одоо нойрон дэмжлэг үзүүлэх мелатонин гэдэг даавар тийм ээ бидний 10:30 11 цаг үед бол одоо бидний бие махбодод юм ялгарч идэг хамгийн оргил цагт үг тийм ээ. Гэтэл тэр хүүхдэд бол эсрэгээр нөхцөлтийн даавар гэдэг. Бид нарт бол нойрны даавар. Тэгээ настай хүмүүс бол хааштай нойр хөнгөн болчлоо гэдэг штэ. Тэр нь юу вэ гэхээр хүссэн үсээгүй нөгөө хүмүүсийн дааврынх нь ялгарл нь багасч байгаатай холбоотойгоор тэр хүмүүсийн нойр хөдлөл бол яг нь физиологийн хувьд гарч ирдэг гэсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр тэр даавар бидний бие махбодод ингээ ялгарч явах үед нь бид нар яг унтаад тэр даавраа бидээ ингээ яг зөвөр ингээ зохицуулаад явж явах байтал эсэргээрээ тэрийг ингээ ялгархад нь бид нар сэрүүн байх юм бол ингээ биднээс тэр хулжаа яваад өгнө шүү дээ тий. Тэгэхээр болж өгөх юм бол яг тогтмол цагт унтаж сурах. За дараа нь унтлагын өрөөнд бол ямар ч одоо гадны дууч юм бол орж ирэхгүй. Ер нь бол унтлагын өрөөнд тэр телевизор, радио, тийм ээ компьютер гар утас гэдэг зүйлийг ерөөсөө хүүхдүүдэд байлгахгүй байж сурах. За унтахаас өмнө өрөөгөө бол юм тогтмол юм гой цэвэр агаараар агаарч болж хэрэгтэй. Дулааны улирал ороод ирсэн чимээнээс ерөнхийдөө гайг бол тогтмол юм агаарч болт хэрэгтэй. Харин харшилтай байх юм бол хүүхдүүдэд харшлаа өдөөхгүй тулд яг өглөө нөгөө 5 юм 6 цагийн үед юм урамлын одоо нөгөө тоосон цэрүүд ялгарч идэг учраас болж их юм бол та хэд маань одоо цонхоо яах нь яг тэр үед бол хааж тэ унтахтаа бол хааж явах хэрэгтэй. За дараа нь болохоор унтахаас өмнө тийм ээ аимшигын сэтгэл хөдлөхөм тийм кино, ном яах нь уншихгүй байх хэрэгтэй. За дараа нь мөн бас яг унтахаас өмнө 2-3 цагийн өмнө ч юм уу хит их юм дасгал ачаалттай хөдөлгөөнүүдийг хийхгүй ингэж хөвшгэртэй. Бас нэг хитрхи их ингээд дасгал хөдөлгөөн хийчих юм бол зүрхний одоо цэсан хангамж гээд сайжраад энэтэй холбоотой хүн юм сэргэлтийн байдалд орох сөрөг нөлөөлөлттэй байдаг. Мөн нөгөө түрүүн багш хэлжсэн их зүйл бодож шаналхгүй байх тийм ээ. Бас хих идэхгүй, кофе, цай, тараг гэх мэт юм сэргээх чанартай, шээс хөх үйлдэлтэй одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болохгүй, тамхи татахгүй. За одоо энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр энэ нөгөө бидний сэтгэл санааг тийм ээ ийм өөдрөг баяр баясгалантай болгож өгдөг юм биологийн идэвхт бодисод гэж байдаг гэсэн шүү дээ. Энэ одоо шараар энэ тэмдэглэгдсэн бол мэдрэлийн нэг эс байхгүй юу? Мэдрэлийн эс болгон өөрийн гэсэн ийм төгсгөлтэй хүлээж авдаг зүйлтэй. Одоо энэ бол нэг мэдрэлийн эсийн төгсгөл, доотлын ногоон нь болохоор дараагийн мэдрэлийн эсийн хүлээн авах хэсэг гэж байгаа. Тэгэхээр энэ дотор цагаан ийм болцоо гэж ярьж байгаа. Энэ дотор ийм жижиг юм цэврүүнүүд тийм ээ. За энэ дотроос одоо энэ цэврүүнээс энэ тусал шиг тэмдэглэгдсэн зүйлүүд бол одоо нөгөө бидний яриад байгаа тэр сэтгэл хөдлөл биднийг идэвх сонирхолтой болгодог, аз жаргалтай болгодог жишээлбэл юм биологийн идэвхт бодисод буюу дааврууд ахна шүү дээ. Тэгэхээр энэ дааврууд одоо жишээлбэл серотонин гэдэг бодис. Гэтэл энэ нөгөө бодис чинь ялгараад за тэгээд дараагийнхаа одоо энэ эс завсар ингээд ялгарсан ба шүү дээ. Тэгээд дараагийнхаа эс рүү очиж мэдээлэл өгөөд энийг ингээд бидний бодис ингээд зохицуулж явах хэрэгтэй байна. Бидний тархины бүтцийн үйл ажиллагаа ингэж явагддаг. Тэгтэл одоо нойргуудалтай удаан хугацаанд явснаас болоод нөгөө биднийг аз жаргалтай сэтгэлийг маань одоо ингээд сэргээж өгдөг тийм үйлдэлийг маань хийлгэж өгдөг энэ бодисууд маань ялгарчаад дараагийнхаа эс рүү очихгүй эсвэл буцаад нөгөө эс рүүгээ эргэн шимэгдээд ингээд байснаас болоод бид нар сэтгэл санааны хямрал явандаа алстай сэтгэл готролд орох магадaltaй болдог. Тэгэхээр ерөөсөө л бид нар энэ бидний бие организм гэдэг бол тэр чигээрээ ийм
зохицуулгын систем байтал энийг хэн удирдах юм бэ? Ерөөсөө бид нар өөрсдөө удирдана. Бид нар яагаад энийг ингэж удирдах чадахгүй байна вэ гэхээр бидний амьдралын буруу хэвшил, стресс дэх магадлалтай энэ амьдралын буруу дэглэмүүд чинь бидний энэ зохицуулгыг алдагдуулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой энэ механизмуудыг та хэд маань аягүй сайн судалж мэдэх хэрэгтэй гэсэн. За дараагийнх нь нэг зүйл хөвгтөдөө бид нар одоо энэ айдас шалгалтын айдас ээж болно, өөр бусад айдас болно тий. Тэгэхээр хүний амьдрал тэр чигээр л бид нар айдастай нүүр тулдаг. 60, 70, 80 хүрсэн хүртэл хаана ёо би тэр нохооноос айдастай, би муурнаас айдаг гэд насан туршдаа тэр айдастайгаа айцаас зүгтэж тийм ээ явсан хүмүүс байдаг. Харин амьдралынхаа явцад за нэгэн удаа би ийм айдастай юм чинь энийг яаж хийж байгаа л биний ард гарах ёстой гэд даван тулаа явж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр энэ сонголт бол бидний л сонголт. Жишээлбэл насан туршдаа айдастайгаа амьдрах уу? Эсвэл би айдастайгаа нүүр тулаад айцаагаа ард гарах уу гэдэг. Тэгэхээр аль нь илүү амархан санагдчихэв. Аль нь илүү боломжтой байх нь тийм ээ. Тэгэхээр энийг та хэд бол өөрсдөө бодох хэрэгтэй. За тэгвэл одоо хэдүүлээ юу ийх үү гэхээр та хэд маань одоо яг энийг ингээд сонсож байгаа үедээ бичиж болно. Эсвэл энэ лекцийг дараа сонсох тохиолдолд өөрт чинь тий цаас харандаа аваад магадгүй яг одоогийн санаанд орж байгаа гэж бол чамайг зовоож байгаа сэтгэлийн чинь төвшөж байгаа айлгаж байгаа тийм зүйлүүд юу вэ? Тэрийг бүгдийг доош нь чагсаагаад бичиж. За жишээлбэл шалгалтандаа тааруу дун авчих вэдэ. Ямар мэрэгжил сонгох юм бэлээ тийм ээ? Ээж аав нь миний энэ үзэл бодлого хүлээн зөвшөөрөх болов гэдэг ийм санаа зовсон, сэтгэл түгшээсэн айдсын бодлоод байж болно. За ингээ энэ болгоныхоо доор бүрэн чагсаагаад бичиж. За дараа нь энэ эхний зурган дээр байна тийм хүмүүс те. Энэ нөгөө 0-аас 100 хүртлийн энэ хэмжүүр. Тэгэхээр би одоо саний нөгөө шалгалтандаа тааруу дун авчих гэдэг айдас гэдэг өөр ингээд хараад яг хэдэн хувь байна вэ? 0-аас 100 хүртэл үлгэн нь шүү дээ. 0 гэдэг бол огт айдас байхгүй, 100 гэдэг бол маш хүчтэй айдас гэсэн үг. За ингээд чамайг зовоож байгаа тэр бодол болгоныхаа ард айдсуудаа энэ параметрын дагуу үнэлээрэй. За үүний дараа 3-т нь үнснийхаа дараа одоо хэдүүлээ энэ дээр ярилцъя. Өөрөөсөө энэ асуултуудыг асууж болно. Эсвэл хин нэгэнтэй энэ талаар ярилцаж болно тийм ээ. За одоо хүүхдүүд өөрсдөө энэ бодлогыг доор хийж хэдүүлээ асууад үзье. Шалгалтандаа тааруу дун авчих гэдэг айдас. За багш нар бол та нараас ер нь бол нийтдээ тий одоо энэ 12 дугаар анги төгсдлөө чи ер нь хичнээн шалгалт өгсөн бэ? Нэгдүгээр асуулт. За жилд 2 удаа гэж бодоход бид нар яах нь вэ? 12 гэхэд 24 удаа бид нар шалгалт өгсөн байж болох нь шүү дээ. За бага ангиудынхаа шалгалтыг санахгүй байж болно. За мэдээж энэний хажуу зөндөө болсон шалгалт өгсөн тий. Тэгвэл хэдэн удаад нь яг тааруу дун авсан юм бэ? Хэдэн удаад нь? Тэгэхээр магадгүй би 24 шалгалтныхаа нэг би зарим хүмүүс маань огт тааруу дун аваагүй байж болно. Зарим нь болохоор нэг үнэхээр нэрээ 2 юм уу 3 удаа би тэгтээ унаагүй 70 тий 75 ч юм уу тэгтээ би хүссэн дүнгээ аваагүй. За тэгвэл дараагийн асуудал. Яг ямар шалтгааны улмаас тэр тааруу дүнг авцсан бэ? Магадгүй 60 авсан 70 авахд яг ямар шалтгаан юу нөлөөлсөн бэ? Тэгэхээр их хүүхдүүд юу гэж шилдэг вэ гэхээр магадгүй тэр үед би маш их айсан, сандарсан. За би яг шалгалтандаа өөрийнхөө хэмжээнд сайн бэлтгэж чадаагүй. Тийм ээ? Дараа нь болонгууд нөгөө цаг нь тулцсан. Тэгэхээр нөгөө бэлтгэл муу л байсан гэж байгаа шүү дээ. За дараагийнх нь болохоор тэр үед би яг өвдсөн байсан юм тийм ээ? Ханаа төрсэн, би маань өвчтэй эсвэл ар гэрт маань нэг тийм асуудал байсан учраас би яг шалгалтанд хангалттай бэлдэж чадаагүй. Тэгэхээр тэр тааруу дүн авахд нөлөөлсөн зүйлүүд яах нь байсан л байгаа байхгүй юу? За тэгвэл одоо хүүхдүүдээ одоо яг чамд ийм нөхцлүүд байна уу? За байвал би энийг яаж бууруулж болох вэ? Тэгвэл түрүүний багшаа хэлжсэн шиг нөгөө төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.
Тийм ээ. Одоо надад хэдэн хоног үлдсэн. Тэрний тулд би яах нь вэ? Одоо ингэж бэлтгэх юм бол нөгөө миний айдас яах нь вэ? Хിവэрэ байна уу? Буураад байна уу? За дараа нь шалгалтандаа одооноос эхлээд би өдөр бүр тогтмол бэлдээд эхлэвэл ямар үр дүн гарах вэ гэдгээ дахиад өөрөөсөө асуугаад үзээрэй. Дээр нь айдас сэтгэл түгшилт бол энэ би бодтой айдас байсан байна. Одоо бол миний энэ айдас бол яах нь хий дэмий санаа зовлт айдас байна уу гэдэг ингээ ялгаж харах. Энэ мэдчлэн өөрийнхөө тэр нөгөө айдсыг ингээд гаргаж ирээд таньж мэдээд өөрөө эндээсээ чи гарцаа болоод харсны дараа дахиад яах нь нөгөө айдсаа үнэлнэ. Өмнө нь шалгалтантай тааруу дуу авах үедээ гэдэг айдас маань 80 байсан бол одоо яах нь сая ингээ ярилцаад нөхцөл байдлуудаа үнэлээд ингээ хэлсний дараа шалгалтандаа тааруу дуу авах үедээ гэдэг айдас маань 30 болж ивэл сайн байна. Энэ арга үр дүнгээ өгч байна. Магадгүй яг энэ аргаас олж харсан зүйлүүдээ бичих хэрэгтэй байх нөхдөдөө. Хэрвээ магадгүй энийг хэрэглээд тодорхой хэмжээний нэг юм ахис дэвшил гарахгүй байх юм бол та мэрэгжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн. Яг тэгвэл надад тийм даалт ямар нэгэн айдас сэтгэл түгшил байдгаас болоод би яг ингээд өөрийнхөө бодит энэ айдсыг гаргаж ирж чадахгүй. Ерөнхийдөө л би юм айдастай сэтгэл түгшилтэй гэдэг бол биднэрт бол арай нэг жоохон одоо мэрэгжлийн хүний зөвлөгөөд дэмжлэг хэрэгтэй байж болох нь шүү, тийм ээ. За дараагийн нэг зүйл хэдүүлээ нөгөө бодлоо удирдах сурах хэрэгтэй. Ерөнхийдөө бид нарыг стресст оруулдаг, айлгадаг тэр зүйлүүд юу байдаг вэ? Ерөөсөө л анхдагч бодол. Зүгээр ингээл хичээл ажил яана унчих үедээ. Яана мэдэхгүй юм ороод ирээд гэдэг нь дандаа яах нь тайван биш байдлыг үүсгдэг тий. Тайван биш байдлыг мэдрэнгүүтээ яах нь бид нар хичээл хиймээргүй санагддаг ч юм уу. Бүр ингээд зүгтмаар санагдаад эхэлдэг ч тий. Тэгэхээр яаж яана? Сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг үйлдэл гурав гарч ирээд байна. За одоо хэдүүлээ энийг бодоод дахиад энэ жишээг нэг баяжуулаад үзье. За энэ ногоон одоо цайвар ногоон өнгө нь бид нар жолооч шүү. Энэ машиныг жолооч. Бид нар ингээд жолоодоо явжсэн чи гинт өмнөр яах нь энэ цэнхэр машинд нөхөр ороод ирж байгаа юм. Ямар зөвүүн гар вэ те? Ятаг гэдэг ингээд хүн ингээд ямар бодол орж иж байна? Ууртай тавгүй сөрөг бодол ороод ирж байгаа юм. Яг энэ бодлыг бодонгууд би яах нь миний уур хурчих. Тэнгүүд гинт нөгөө нэг одоо ягд чинь энэ нөхрийг тийм ээ шахаад одоо хариугаа аммар ч юм уу санагдаад ингээд аваар ослолоод нөхцөл байдал гарч ирдэг. Сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг үйлдэл хүргэдэг. Сөрөг үйлдэлээс дахиад сөрөг бодол төрнө. Бид нар ингээл өөрөө стресст ороод өртөөд яваад бол энэ циклээс зөрөөсө гарч чадахгүй. Тэгвэл одоо яах вэ? Энийг өөрчлөх боломжтой тий. Магадгүй ингээ би дахиад явжсэн чи гинт энэ машин ингээ ороод ирэнгүү. За хөрхөдөө энэ хин нэгний биеийн тааруу байгаа ч юм уу эсвэл үнэхээр л яарч байгаа хүн байдаг гингүүд нөгөө миний түрүүнийх шиг бодол маань сөрөг байхгүй. Энэ бол эрэг бодол болоо явчихдаг. Эрэг бодол болонгууд би тайван байна. Тэрнийхээ дагуу би торомсоо гიშгээд нөгөө машин урд ороод магадгүй надад баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлээд ингээ аваараа асаадаг ч юм уу те. Ингэнгүүт нөгөө замын хөдөлгөөн хэвээ өрөвчлээд явах нь штэ. Хин ч хохирсонгүй би ч тайван байлаа нөгөө хүн ч стрессцэнгүй. Эрэг бодол, эрэг сэтгэл хөдлөлийг үүсгэн, эрэг үйлдэлийг төрүүлдэг. Тэгэхээр одоо бид нар энэ дээр юу харах вэ? Хүүхдүүдэд түрүүний бодож байгаа. Яана би шалгалтан дээрээ тааруудаа авчих гэдэг. Энэ сөрөг бодол. За тэгвэл одоо энийг яаж эрэг бодол болгож болох вэ? Та хэд өөрсдөөс асуугаад үзээрэй. За жишээ нь. За үнэхээр сэтгэл түгшиж гэнэ үү? Түгшиж байна. Би айж гэнэ үү? Айж байна. Энийхээ эхлээд хүлэн зөвшөөр. Одоо яах вэ? Гэхдээ би өдөр болгоно одоо яг өөртөө унагцсан тий 10 дасгал ажиллана гэсэн бол би 10 дасгалаа л ажиллаж байна. Би чадлынхаа хэмжээгээр бэлтгэж байна. Тийм учраас би одоо үлдсэн хугацаануудад би энэ хэмнэлээ алдахгүй явна. Би сайн байна. Гингүүт нөгөө нэг бодол яах нь вэ? Хивэндээ байна уу? Арай жоохон буурч байна. Хэрвээ буурч ивэл энэ бодол биднэрт үр дүнгээ өгч гин гэсэн үг шүү дээ, тийм ээ. За гингүүт нь 50 байна. 50 байж чадсан хүн хичээлээ цааш нь өргөжлүүлж хийх байхгүй юу? Тэгэхээр энэ нэг зүйлүүдээр л хүүхдүүдээ өөрсдөө яг ингээд нэг юм дасгалжуулаа тий. Энэ нэг бодлын энэ хэм маягийг өөрсөндөө бүр юм суулгаж өгөх хичээгээрэй. Энэ бол биднэрт одоо бүр амьдралд маш одоо үр дүнгээ өгсөн олон одоо сэтгэл зүйчилгээний үед бас энийг ашиглагддаг юм сайн аргуудын нэг байгаа шүү. За уур бухимдал гэж яг юу хэлэх вэ гэхээр хүсэл сонирхол хэрэгцээ хангагдаагүйгээс таагүй нөхцөл байдлын улмаас яг нь сөрөг сэтгэл хөдлөлд автаж үүсдэг юм сөрөг зүйл. Тэгэхээр уураа удирдах 5 алхам гэж байдаг. Одоо сэтгэл хөдлөлөө удирдах тийм ээ.
Нэгдүгээр хүүхдүүдэд энэ 5 4 байна л да. Та хэд гарын 5 урагш бодоод үзээрэй. Хин нэг одоо юм уу гимтээдэг эсвэл одоо ямар нэгэн эд материалд уураа гарахгүй гэж өөртөө амлах. За нөгөө амьсгалын дасгалаа хийж болно. Хүн болгоо амьсгалын дасгалыг янз бүрээр хийдэг. Зарим удаа хүн бол тоолдог, зарим хүн бол яг ингээд 3 удаа дасгалаа хийдэг. За хоёр дахь арга нь, гуравт нь мэдэрч байгаа, хүсэж байгаа зүйлээ өөрийнхөө үгээр илэрхийлэх. Дөрөвт нь бусдаас тусламж хүсэх, тавт нь тайвширахын тулд өөртөө хугацаа өгөх. Магадгүй тэр уурлуулад, бухимдуулаад байгаа тэр нөхцөл байдлаас түр холдож болно. Тэ? Магадгүй чамайг өрөөндөө орож жоохон тайван байхыг хүсгээд араас чинь нөгөө нэг хүн хүй чи яагаад байгаа ингээд нөгөө чиний энэ нөхцөл байдлыг чинь ойлгохгүй дахиад чиний ингээд бухимдуулах гэдэг за уучлаарай тий би одоо яг тайван биш юм яг стресстэй байна надад нэг 5 минут ч юм 10 минутын боломж олгоцгоо хэрвээ одоо та энэ байдал гаргаад байгаа нь тойрон муудалцах гэдэг нэг ч юм чи нөхцөл байдлаа зөвөр илэрхийлж сурах хэрэгтэй гэсэн үг байна. За энэ юу харж байна хүмүүстээ хүмүүс юу гэж хэлдэг вүлээ? Одоо цаг бол алт гэдэг тийм. Тэгэхээр багш нь энэ дээр нэг та хэдэд цагийн менежментийн талаар нэг 2 3 хаан зөвлөгөө өргөе. Тэгэхээр яагаад бидэнд ийм цагийн менежмент чухал юм бэ? Сайн цагийн одоо менежмент гэдэг бол бидэнд үргэлж баяр баясгалан бэлгэлдэг. Муу цагийн менежмент бол бидэнд стрессийг яах нь авчирдаг гэсэн үг байна. Тэгэхээр түрүүн хэлжсэн ажлаа хоош тавих гэдэг бол муу цагийн менежмент. Эсвэл богино хугацаанд маш их зүйлийг одоо амжуулна гэсэн сөрөг бодол маань өөрөө бас муу цагийн менежмент байна. Тэгэхээр бодит хугацаанд бодит зүйлүүдийг хийж сурах хэрэгтэй. Тэгэхээр судалгаагаар хүн өдөрт доотлол нь 2 цагийг дэмий өнгөрөөдөг гэсэн судалгааны үр дүн байдаг тийм ээ. Зориггүйгээр гар утас яаж өнгөрөөдөг вэ? Зориггүйгээр гар утас компьютер дээр суух, анхаарал огт төвлөрөхгүй байх, тэгэхэд л ингээд өөрийгөө хүчлээд суугаад байж бас болохгүй нь шүү дээ. За тэгээд хин нэг нь танаас тусламж хүсээгүй байхад өөрөө сайн дураараа туслах гэж одоо оролдох. Гэхдээ хүнд туслана гэдэг бол муу зүйл биш, сайн. Гэхдээ энэ дээр нэг юм хязгаарын дүрм гэж юм байдаг. Тэрийг сайн бодоорой тийм ээ. Хэрвээ та надад яг энэ дээр туслаач ээ. Би энийг юусоо ойлгохгүй байна. Найзаа чи надаа энэ бодлогын ч юм уу те энэ өгүүлбэрийг нэг тайлбарлаад өгөөч гэж хэрвээ хүсээгүй байхад би өөрөө тэр хүнд очиод тэгээд тэр хүн миний хэлж байгаа зөвлөгөөг ч юм уу те тусламжийг биелүүлэхгүй байхад хүмүүс их ихтэй дургуцаад стрессэд эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр өөрөөсөө бодох хэрэгтэй. Би өөрөө харж байгаа зүйлээр хүнийг харах нь зөв үү буруу юу гэдэг ч юм уу тийм ээ. За. Тэгэхээр одоо бид нар төлөвлөгөө хэрэгтэй. Төлөвлөгөөгөө цаг, өдөр, 7 хоног, сар, улирал, жилээр нь төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Магадгүй эсвэл том төлөвлөгөө. За одоо бол бид нар тулгамдаад байгаа нь бол яшин шалгалтаа өгөх гэдэг хугацаагаараа бодоод хугацаагаа хуваана гэх багш энийг бол аюу олон ярьчлаа. Магадгүй та дараа жил нь ч юм уу те оюутан болсныхаа дараа за би IELTS-таа өгнө. Тэгэх юм бол 1 жилийн хугацаанд дараа нь би яах нь IELTS-ийн шалгалтыг өгнө гэж байгаа бол тэр төлөвлөгөөгөө нөгөө сар жил рүүгээ жижиглэж хуваах хэрэгтэй гэсэн үг байна. Чи төлөвлөгөөгөө ингээд үргэлж өөрчилж болох ч гэсэн үүнээс ганцыг ч болов хэрэгжүүлэх нь бол чухал байгаа. Жишээлбэл би өдөрт 5 зүйл төлөвлөсөн байлаа гэхэд яг ч аргагүй өнөөдрийн ажлаас шалтгаалаад те амьдралын нөхцлөөс шалтгаалаад би бүгдийг биелүүлж чадахгүй тохиолдолд гарах гэдэг. Гэхдээ би ядаж өөртөө үнэнчээ би өнөөдөр нэгийг нь л яах нь биелүүлчих та гэж өөртөө юм одоо шаардлага тавьж сурах хэрэгтэй гэсэн үг байна. За хийх гэж байгаа зүйлээ задалж олон жижиг алхмуудад хуваах хэрэгтэй. Зарим хүн болохоор хамгийн хэцүү хүндээсээ эхэлж хийгээд миний хувьд болонгууд би бас заримдаа одоо арай амархнаас нь хийх ч юм уу янз бүр нөгөө тухайн нөхцлөөс шалтгаалах хэрэгтэй. Жишээлбэл би 10 асуултанд тийм ээ хариулж бичих хэрэгтэй байлаа гэж бодъё л та. Тэгтэл эхэндээ ингээд нөгөө хүндтэйгээ зуралдаад байх юм бол нөгөө нэг анхаарал ч юм уу нөгөө сэтгэл түгшилт нэмэгдээд тах юм бол энэ бол сайн арга биш ахын ч тэгэхээр хамгийн түрүүнд чаддгуудаа хийчихэд чадахгүйнуудаа дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлэх ч юм уу ийм аргуудыг хэрэглэж болно гэсэн үг. За тэгээд дараах 3 дүрмийг бол өөртөө бол яах нь сануулж явах хэрэгтэй. Бүх зүйлийг хийх нь маш чухал ч гэсэн цаг хугацаа хангалтгүй гэдгийг би бүгдийг амжуулах гэж те бүгдийг яг одоо хийх гэж байгаа нь маш чухал ч гэсэн цаг хугацаа яагаад ч хангалтгүй. Тэгэхээр одоо би яг энэ нөхцөл байдалд бол хамгийн чухлаа хийх хэрэгтэй гэдэг. Жишээлбэл одоо ингээд надад 3 хийх ёстой ажил байлаа гэж бодъё те. Тэгэхээр би өнөөдөр би гурванлангийг хийх гээд байгаа юм бол би өөрөө стресс ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би өөрөөсөө асуугаад нэг нь би нэг өнөөдөр гурванлангийг хийж яагаад чадахгүй.
Тэгэхээр хамгийн түрүүнд альнаас эхлэхээр хамгийн ойрхон надаас тэр даалгаврыг тийм ээ тэр зүйлийг хүсэж байгаа тэр зүйлээ би хийх ёстой гэсэн үг байна. Тэгэхээр заримдаа бас та өөрөөсөө асууж авах хэрэгтэй тийм хөө хин нэгэн ч юм уу ямар нэгэн зүйл одоо бид нар ингээд ажлын тийм хамтарч хийх ёстой байлаа гэж бодоход чи өөрийнхөө цагийг боддоор харах хэрэгтэй тийм бүх юм дээр ихэнх хүмүүсийн бас нэг стресстэй зүйл нь хүн дөгүү гэж хэлж чаддгүйгээсээ болоод бүгдэнд заагчдаг. Тэгээд нөгөө заа гэснээсээ болоод амжихгүй цаг тэрэндээ стресстэй. Тэгээд өөрийнхөө ажлыг хийж чадахгүй нөгөө өөрийнхөө ажлыг хийж чадахгүй ингээд байдаг. Тийм учраас магадгүй хүн чамд ямар нэгэн ажлын санал одоо ямар нэгэн зүйл санал болгосон ч гэсэн тэрийг бодит өөрийнхөө цагтаа хараад за би одоо яг энийг ингээд хийж болох нь үгүй юу? Үнэхээр чадхааргүй бол амжихгүй нэ гэж хэлээд чадхаар бол хугацаанд хийзээ юм бэ. 7 хоногийн дараа хэмээл өөрийнхөө хугацаадаа дүүцүүлээд 7 хоногийн дараа магадгүй би энийг бол одоо чамд буцаагаад өгч чадах юм байна тийм ээ хийж дуусгаж болох юм байна гэдгээ тохиролцож сурах хэрэгтэй гэсэн үг. За энэ мэдчихлээ. За дараа нь болохоор хүн болгонд нэг юм өөрийн үр бүтээлтэй болон бүтээмж мутай цагууд гэж байдаг. Тэгэхээр энийгээ өөрөө тодорхойлох нь аюул чухал. Жишээлбэл миний хувьд бол би одоо яг ингээд нөгөө анхаарал төвлөрчтэй ном унших юм уу эсвэл юм бичих үйлдэлээ бол жоох юм оройхондоо хийдэг байсан. Одоо тэгтээ нөгөө сүүлийн үед жоох харам удаад чадхаар болж байгаа. Тэгэхээр илүү юм төвлөрдөг те гараас их сайн юм гардаг. Жишээлбэл унших судлах ч юм уу тэр цаг нь яг айлын одоо үзэж харах те сонсох энэ чадвар маань яг ямар үед илүү байдгийг гэдгийг ингээд бодоод та бүхэн энэ цагаа төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол бүтээмж мутай цагаа бас аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд тэр үед болонгууд ч ингээд чамайг өөрөө ч аягүй хэм сатааруулдаг. Жишээлбэл өдрийн цагаар ч юм те найз нөхдүүд чинь гарын орой эсвэл одоо яг хоолны цаг байж болно, өглөөний цайны цаг байж болно. Ийм үедэд бол яг энэ үед хичээлээ хийх гэж бүр анхаарлаа төвлөрүүлэх гэжсэний оронд чимээгүй тайван болсон цагт бол одоо анхаарлаа илүү төвлөрөх. Энэ мэдчлэн өөрт одоо яг бүтээмж муутай цагуудаа илүү сайн тодорхойлох хэрэгтэй гэсэн. За амсгалт гэдэг зүйл бол хүнд байдаг тий. Одоо бид нар яаж ингээ амсгийд өгөхөр одоо өдөрт нэг цагт л 6-аас 7 удаа 9 удаа тий ойролцоогоор ингээл 4-5 минут болол ингээд дөнгөж анхаарал төвлөрүүл нэг 10 минут юм уншиж гэтэл чинь нэг гармаар сандал нэг цаа умаар сандал нэг 0-оор орчмоор сандал ингээл бид нар ингээд их амсгалтуудыг авдаг л да. Тэгэхээр энэ нь өөрөө бидний одоо анхаарлыг юм сарниулдаг. Амсгалт бол байх ёстой. Гэхдээ тэр нь бол болж өгвөл энийг багасгаж сурах хэрэгтэй байна. Чанартай 20 минут анхаарлаа төвлөрүүлчихэд 5 минут амсгийчээд дахиад 15-аас 20 минут суугаад дахиад амсгийч юм. Тэгэхгүй ингээд дөнгөж анхаарал төвлөрч эхлэх алдад л гинт өөр бодол орж ирэл тэрэндээ хөтлөгдөд явах юм бол бид нар бол энэ гараас юм гарахгүй байх. Сөрөг талтай. За хичээл хийж байгаа үедээ бол бүр яг өөртөө энэ дүрмтэй нөгөө бидэнд цаад болдог компьютер, гар утас, Facebook, Instagram зэрэг энэ одоо сошиал контентуудыг бид нар унтраах хэрэгтэй. Утсан дээр хүүхдүүдэд тийм тохиргоо ичих те. Жишээлбэл яг тэдэс тэдэн цагт ингээд нөгөө төрлөгөө ордоггүй гэдэг ч юм уу юм тохиргоонуудаа та нар хийгээд. За ер нь бол нэг ч гэсэн ажлыг те одоо өнөөдөр би нэг дасгал ажиллачаад нэг дасгал ажилласныхаа дараа би чадлаа штэ би хийчлээ штэ гэж дандаа өөрийгөө ингэж урамшуулж хэрэгтэй. Хин нэгнээс магтаал сонсох, хин нэгнээс урам авах нь гол зорилго биш. Би өөрийгөө чадлаа штэ те энийг хийсэн зорьсон зүйлөө бүтээлээ штэ гэдэг энэ урамыг өгөх нь чи өөртөө их итгэх, өөрийгөө урамшуулах юм цаашид урагшлахад чинь маш том одоо чадвар болж явдаг учраас өөрийгөө болж өгвөл урамшуулж байгаарэ. Энэ нь одоо маш их том түлхэц шүү. За дараа нь ямар нэгэн зүйлийг хийхдээ шатаар алхамаар урагшлах хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл бид нар өнөөдөр ингээд Эверест гэдэг те уулын оргил дээр ингээд гарна гэж бодсон байхад бодоод бид нар шууд хязгаарч гарахгүй. Энд гарахын тулд бид нар ихлэ жижиг уулуудтай гарч сурах хэрэгтэй. Жижиг уулуудаар гарч ирэхин тулд бид нар алхаж сурах хэрэгтэй. Тийм ээ? Уулнаас бууж сурах хэрэгтэй. Ингээд бид нар маш олон хугацааны туршлага байдаг шиг бид нар алхам дээр бодсон л бол шууд хийнэ гэж бити бодоор. Энэ өөрөө биднийг бас стресстүүлдэг бодол. Ихэнх хүмүүсийг хараад байхад жишээлбэл
яг өнөөдөр одоо магадгүй энэ лекцээ сонсчоод би өстө яг одоо бүх юма хийгээд өгнө гэл тэгэл нэг 5 зүйл төлөвлөчөөд нөгөө зүйлийг хийж чадахгүй болохоор ингээл худлаахгүй гэдэг ингээд сэтгэлээр оноод байдаг. Үгүй. Өнөөдөр чи энийг бодож чадлаа. Сайн байна. Чи төлөвлөгөө гаргалаа. Сайн байна. Төлөвлөгөөгөө өнөөдөр 3 зүйл төлөвлөлөө. Нэгийг биелүүлээ. Сайн байна. Ингээл урагшлаад ах хэрэгтэй. Алхам болохмаар аажмаар хүүхэд те би унчлаа гэд хөлд ордоггүй шүү дээ хүүхдүүдээ. Унцсан ч гэсэн дахиад тэмтэр тунтар алхаал нэг алхсан бол зогсно, хоёр алхах нь 3 унанд дахиад урагшдаг. Яг энэ шиг амьдрал гэдэг бол өнөөдөр яах нь алхамаар урагшилдаг. Тэгээ гол нь тэсвэр төвчээртэй, тууштай, шантрахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. Ирээдүйд хүүхдүүдэд харамсахгүй тулд одооноос л яг эхэл, өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй. За тэгээд мэрэгжлийн хүнээс зөвлөгөө тусламж хэрэгтэй авах юм бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн турш яг сэтгцэн эмч мэрэгчлэнүүдийн тийм ээ нээлттэй утас онлайн зөвлөгөө өгдөг 1802 мянга гэсэн. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр баярлалаа. Ингээд миний өнөөдрийн лекц дуусж байна. За өнөөдрийн ярилцлага гэж өгсөн жаргал багштай баярлалаа. Яг нэг стресс гэдэг бол энд одоо зөвхөн нэг 10 жил бид шалгалт өгөхөөс гадна одоо ч бидний ингээл 30-40 хүрсэн ч гэсэн яг амьдрал байнга байдаг тийм. Тэгэхээр тэрээс нэг даван туул гаргыг яг түрүүний хэлсэнчлэн одоо яг ингээд 10 жил байхаас илүү ингээд сурчих юм бол бидний дараагийн амьдралд бүр илүү их тийм хэрэгтэй байна гэдгийг бас ойлгож авсан байх гэж найдаж байна. Миний зүгээс ч гэсэн бас ер нь өөртөө бас нэг хэрэгжүүлэх яг ерөнхийд нь ингээд мэддэг юм шиг ер нь яг хэрэгжүүлдэг юм бас айгүй байдаг юм тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь бас хэрэгжүүлэх чухал юм биш хүмүүстэй гэдгийг хэлмээр юм тийм. За баярлалаа хүмүүстээ. Тэгээд ирээдүйд нь тийм ээ зорилготоо биелүүлэхэд нь яг өнөөдрөөс эхлээрээ тууштай байгаараа дээр нь хийж чадсангүй шүү гэж өөрийгөө зэмлэн буруушахаас илүүтэй чадчихлаа шүү дээ гэдэг байдлаар өөрийгөө бас ингэж урамшуулж өөртөө тийм ээ эзэн байх энэ зүйл өөрийн бодлоос л эхэлдэг учраас тэгээ өнөөдрөөс эхлээд хүүхдүүдэд энэ дээр хичээнгүйлэн тийм ээ өөрийгөө зөвөөр чиглүүлээд яваасай гэж хүсэж байна. Тэгээ та нартай бас маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За баяртай.